өргөн мэдүүлсэн гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын хурлын чуулганы 2026 оны 4-р сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын орон шилжүүлсэн. Төсвийн байнгын орон 2026 оны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42-р зүйл заасан дагуу явууллаа. Улсын хурлын чуулганы 2026 оны 4-р сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс гарсан санал болох орлогоороо хөрөнгө оруулалтын зардалаа бүрэн нөх боломжтой. Эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл арга хэмжээг Монгол Улсын хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэх, үүн засгийн газар баталгаа гаргаж болох агуулгын саналыг хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр гүйцэн боловсруулах чиглэл өгсөн. Төсвийн байнгын орооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед тухайн саналыг төсвийн тогтвортой байдлын тухай Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн холбогдох зохицуултууд нийцүүлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх төслийн орлогоороо хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөх боломжтой. Эдийн засгийн үр ашиг бүхий хөгжлийн төсөл арга хэмжээг нэгдсэн төсөвт нөлөө үзүүлэхгүйгээр санхүүжүүлэх чиглэлийг баримтлана гэсэн агуулгаар өөрсөнд найруулах санал гаргасныг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42-р зүйлийн 42-ийн 1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээг болно. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслөд нэмт тусган төслийн эцсийн хувилбар болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсвийн байнгын орооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ гадаад зээлийн ашиглалт үр ашиг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төсвийн байнгын орооны танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.